Сайн байцгаана уу, сайхан устгаж байна уу? Монголын үндэсний олон нийтэд телевиз, Монголын мэдээ телевизээс бэлтгүүлэгдэх ярилцсан хөтөлбөрийн шинэ дугаарыг хүрэхэд та бүхэндээ бэлэн болоод байна. За өнөөдрийнхөө нэвтрүүлэгтээ би 3 зочныг урьж ярилцахаар төлөвлөд байна. За юуны өмнө өнөөдөр бүгд найрамдах улсаа тунхагласан хатгар үндсэн хуулиа баталсан баярын өдөр. За энэхүү асуудалтай холбогдуулаад энэхүү шинэ үндсэн хуультай холбоотойгоор за мөн Монгол Улсын ерөнхий сайд дасан Андын амрын үндэсний 130 жилийн ойн өдрийг бас энэ сард тэмдэглэж байгаа. Энэ хоёр асуудлаар би түүхийн ухааны доктор, боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын дэд сайд Батганбаяртай ярилцах болно. За харин хоёр дахь сэдвээрээ за дөнгөж өчигдөр шинжилгээ ухааны ажилтны баярын өдөр тохиолсон. За үүнтэй холбогдуулаад бас шинэ залуу судлаачдыг засгийн газар болоод ерөнхийлөгчийн нэрмжийн шагналаар шагналсан байгаа. Тэгээд энэтэй холбогдуулаад за нийслэл хотын хөлс усны бохирдол судалгаа шинжилгээ шилдэг эрдэмтний шагналыг авсан хөлдөөва гэдэг залуу эрдэмтэнтэй ярилцах болно. За харин 3 дахь сэдвээрээ бид хотын соёл олон нийтийн ёс зүйн чиг хандлага гэсэн юм чигтайгаар ярилцахад төлөвлөд байна. За учир нь өнгөрч байгаа энэ өдрүүдэд за цаг агаарын бэрхшээлээс шалтгаалаад нийслэл хотын за авто замын хөдөлгөөний төвжил за булгаатай холбогдуулаад олон нийтийн зүгээс нэлээд тийм бухимдангуй хандлага байгаа. За үүнийг би бас судлаачийн байсуурнаас тодруулъя гэж Монгол Улсын Эрдмийн их сургуулийн соёл судлалын багш профессор Оюн Чимэгтэй ярилцах болно. Ярилцсан хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Монголчууд 92 жилийн өмнөх энэ өдөр за хаант засаглалын тогтолцоог халж бүгд найрамдах улсаа тунхаглаж анхдугаар үндсэн хуулиа баталж байсан түүхтэй. За тийм ч учраас жилүүрийн 11 дуусар сарын 26-ны энэ өдрийг улс тунхагласны баяр хэмээн за тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тэгэхээр ер нь энэ өдөр 92 жилийн өмнө баталсан энэ үндсэн хуулийн ач холбогдол за тухайн үед нийгэмд гүйцэтгэсэн үүргийн талаар бас судлаачид янз бүрээр тайлбарладаг. За энэ талаар бид бас ярилцахад түүхийн ухааны доктор, боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын дэд сайд Батганбаяртай ярилцахаар студид байна. За танд өглөөний мэнд хүргэе. За сайн байна уу? Бас энэ завшааныг ашиглаад танай телевизийн үзэгчдэд бүгд найрамдах улс тунхагласны 92 жилийн баярын мэндийг хүргэе. За баярлалаа. За ер нь бол орчин цагийн, шинэ цагийн хүүхдүүд түүхийн мэдлэг ер нь нэлээд сул болсон гэдэгтээ бол хаасайгүй санал нийлэх баг. Ер нь иймэрхүү шүүмжлэлүүд байдаг. Тийм болохоор бас олон нийтийн мэдээлэл хэрэгсэл сургалтын хөтөлбөрөөр дамжуулаад энэ түүхийг үнэн зөвөөр бодитоор ойлгуулах гэдэг бас тийм шин сорилтууд болоод байгаа. За энэ ч үднээс би бас таныг бодлоо л да. Энэ өдөр ер нь энэ анхдуур үндсэн хууль энэ төрлийн бас өөр тогтолцоороо шилжсэн энэ үндсэн бичиг баримтын ач холбогдол юу байсан бэ гэдэг талаас хоёулаа яриагаа эхлэе тийм ээ. За баярлалаа. Би бас энэ баярыг амралтын өдөр болгож засгийн газраас улсын хурлаас энэ шийдэн гарсны дараа бас энэ сошиал орчинд хүмүүсийн залуучуудын бичиж байгаа юмыг уншлаа л да. Тэгээ зарим нь бол энэ ч нэг орсуудын бичсэн юмыг авчираад баталсан идэж гэж байгаа шиг. Түүхэн тухай мэдлэг нь их хомс дуухан харагдаж байна. Яг одоо юу болсон бэ гэхээр 1914 оноос эхлээд анх Богд хааны зарилгаар Эрдэмтэн цэвэн жамцрааныг ахалсан улсын эрх гэж одоо үндсэн хуулийн нэг хэлбэр юм да. Энийг одоо батлах боловсруулах ажил явж байсан 1915 оны Хягтын хэлцээрээр Монгол улс Хятадын автономт мужи болж хувирсан болохоор энэ ажил зогссон байдаг. Тэгээ 1922 онд 22-ны 5 дугаар сард Ардын засгийн газраас одоо тогтоол гаргаж үндсэн хуулийн их боловсруулах комиссийг магзар уртсаар ахлуулж зохион байгуулсан байдаг. Тэгээд энэ тогтоолдоо юу гэж тэмдэглэсэн байдаг вэ гэхээр зэрэг англи мэд улсын загварыг судлан өнөөгийн цагт тохируулан хэрэглэхээ гэж. Өөрөөр хэлбэл англич нь өөрөө хэмжээт хэрэгт хаант засагт болсон. Ингээд тэр загварыг ер нь нэлээд үзэжсэн болтой харагддаг. 1924 оны 5 сард Монголын хувь зүйн яамд их нөлөө учруулахаар 2 том үйл явдал болсон. 5 сарын сүүлээр бол 8 дугаар өгч явсан нутагтнаас орсон. Өөрөөр хэлбэл хаанаас орчиж байгаа учраас Монгол улс төрийн тэргүүнг болчихж байгаа.
2-дугаарт 1924 оны 5-дугаар сарын 31-нд зөвлөлт Хятадын гэрээ гэж байгуулагдсан. Энэ гэрээгээр бол Монгол улсыг дунд дэргэн улсын нэг мууж гэж хүлээн зөвшөөрсөн. Тэгээ энэ нөхцөл байдалд бол юу өсөж ийн гэхээр нэгд Монгол улс төрийн тэргүүнгүй дараагийн дөрвийн богдыг тодруулах гэсээр байтал нэг 5-10 жил өнгөрнө. Тэгэхээр зэрэг энэ хооронд бол Монголын төрийн тэргүүн чинь Хятадын ерөнхийлөгч байх ийм нөхцөл байдал үүссэн харагддаг. Тийм учраас ардын засгийн газар бол тэр дорн шийд гаргаад үндсэн хуулийг нэн дээр баталж одоо энэ бүгд найрамдах улсаа тунхаглая гэж ингэж одоо ажилласан байдаг л да. Энэ 24 оны үндсэн хууль бол хэд хэдэн чухал шийдвэрийг гаргаж өгсөн. Нэгдүгээрт бол нэгдүгээр бүлэг нь Монголын жинхэнэ ардын эрхчлөөг илтгэн тунхаглах гэсэн нэртэй. Өөрөөр хэлбэл хүний эрхийн талаас заалтуудыг зааж өгсөн, хамжлагт ёсыг алсан. Одоо газар нутаг, ой, ус, баялаг бүгдээр ард түмний өмч гэж. Өмнө нь бол хошуу ноёдын өмч байсан шүү дээ. За энийг бол ард түмний өмч болгож зааж өгсөн. Үн төлбөргүй боловсрол эзэмших эрхийг зааж өгсөн. За шашин төрийг тусгаарлаж секуляр улс болно гэдгийг зааж өгсөн. Тэгвэл шашин шүтэх эрхчлөөг бас эрхчлөөний залтанд оруулж өгсөн байх жишээтэй. Анхудаага сонгогдох тухай одоо бүтэн бүлэг энэ хуулийн дээр орж ирсэн байдаг. За улсын төрийн байгуулалтын загварын асуудлыг шийдэж өгсөн. Ер нь 1921 оны ардын хувьсгалаас хойш бол Монгол улс ямар төрийн байгуулалтад явах юм бэ гэдэг маргаан одоо монголчуудын дунд их хөрөмж исэн энэ 22 онд бүгд найрамдах улсын хэрэг гэж бий болоод бодог цааслагтай хүртэл тулсан шүү дээ. Бодоо бол хэмжээт хэрэгт хаан засгийн төлөө байсан. Данзан бол парламент ёстой бүгд найрамдах улс байгуулахын төлөө тэгтээ капиталист хөгжлийн замаар явна ч гэдэг юм уу. Энэ маргаан байж исэн. Энэ маргаанд нэг эцсийн цэг тавьж энэ Монгол улсыг бол бүгд найрамдах улс болгож зарласан. Би нэгдүгээр зүйл нь ингэж бичсэн байгаа. Бүх Монгол улсыг үүнээс хойш бүгд найрамдах бүрэн эрхтэй ард улс хэмээн улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн аливаа хэргийг улсын их хурлаа мөн хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлэх явдлыг ард нийтээр сүслэн дагуул захина гэж. Ингээ манайх бол парламент загварыг сонгосон байгаа. Азад бол одоо 2 дахь, 3 дахь бүгд найрамдах улс. Эннийх өмнө бол Хятад бүгд найрамдах засаглалыг сонгосон. Тэгэхээр Хятад бол ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон байсан. Турк бүгд найрамдах улс тунхагласан байсан. Ингээд манайх бол 3 дахь улс нь болж энэ зарласантай очир холбогдол нь байгаа юм. Тийм болохоор зэрэг яагаад энийг тусгаар тогтнолын өдөр гэж хүмүүс бас яриад байдгүй гэхэлэр зэрэг энэ бол өөрийн гэсэн үндсэн хуультай болж улс боллоо, бид нар бүгд найрамдах улс боллоо шүү гэж дэлхийн нийтээр зарлан тунхагласан. За Москва, Бээжинд явагдажсэн одоо хэлэлцээнүүдэд монголчуудын өгсөн хариу байсан гэж хэлэхэд болох юм байна. Зүгээр цаг хугацааныхаа тэр одоо юу гэдгийг шахалтаас бас нэг тийм зүйл анзаарэгдэж штэ. Тэ нэгдүгээр Богдхан маань тэр үед нас осчихсан байсан. Хоёрдугаар тэр хоёр улсын өмнөд хойд хоёр том гүрний бас нэг тийм хоорондоо байгуулсан гэрээний энэ улсын нөгөө тусгаар байдлыг хадгалахын тулд бас цаг хугацааны хүчин зүйлшилт галаад энэ үндсэн хуулинд бас тодорхой яалтаа улсаа тунхаглах шаардлага байжээ гэж ойлгогдож байна. Тэгээ олон улсын нөхцөл байдал бол манай төдийлөн таатай байгаагүй. Яг гэвэл 20-од оноос эхлээд нөгөө зөвлөлт холбоот улсыг тойрсон дипломат хүсэлтийг сэтлэх энэ бодлого бол зөвлөлтийн гадаад бодлогот их хүчтэй төрж гарч ирсэн. 22 оны Рапаллогийн гэрээгээд Германтай байгуулсан гэрээч гэдэг юм уу. Тэгээ энэ бодлогынхаа хүрээнд Хятадтай харилцаагаа хэвэн болгох. Энэ бодлогын дагамгайлаад тэгээд энэ хүрээндээ Монголыг бол үндсэндээ Хятадын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заалттай гэрээнд гар хэсэг зурсан л та. Тийм болохоор зэрэг монголчуудын хувьд бол тэр гэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг аль биесээр эсэргүүцэл илэрхийлж мэдгдсэн байдаг. За тэгээд хариу эннийх нь хариуд нь бол тэр улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлнэ гэдэг нь улсын дээд эрхийг бол Хятадын ерөнхийлөгч эдлэхгүй. Улсын дээд эрхийг Монголын жинхэнэ ард эдлэнэ гэж ингэж хариу болгож барьснараа бид нар бас энэ улсынхаа тусгаар тогтнолыг зарласан өдөр гэж ингэж үздэг. Энэ үндсэн хууль, шинэ үндсэн 8 дугаар үндсэн хуулийн бас нэг чухал заалт байдаг. Эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгосон. Энийг хүмүүс нэг сайн мэдэхгүй байгаа. Ер нь эмэгтэйчүүдэд сонгуулийн эрхийг чинь дэлхийд их сүүлд олгосон шүү дээ. Одоо жишээлхэд Францад 1944 онд олгосон. Итали, Японд 45 онд олгосон. Грект 56 онд олгосон. Швейцарт 71 онд олгосон.
Португалид бол бүр 1974 онд болгосон. Тэгэхэд монголчууд бид 50 жилийн өмнө эмэгтэйчүүдэд сонгуульд ирэхийн тэгшэрхийг идэлүүлж ирсэн юм бас түүхтэй байна. Зарим судлаачид анх дахь үндсэн хуулийн дээр бас шүүмжлэлтэй хандахтай иймэрхүү байсаар илэрхийлдэг. Энэ үндсэн хууль чинь за та дөрөв нас хэллээ энэ Оросоос шууд хуулаад авцсан гэж. Нөгөө талаас энэ анги нийгмийн давхар ялгааг ингэж зааж өгсөн хүмүүсийг шашин шүтлэг, үндэс угсаа, яс угсаагаар нь их тийм ялгачихсан зүйл болсон. Тэгээд энэ үндсэн хуулиас ингээд улбаалаад бас энэ Чингисийн алтан уурагтай холбоотой ч гэсэн тэрийг одоо юу гэдэг хятад сэхэтнүүдийг хятсан гэдэг юм уу энэний бас суур нөхцөл болсон гэдэг тийм шүүмжлэлүүдийг тайлбаруудыг гаргадаг л да. Ер нь бол мэдээж тэр төгс үндсэн хууль биш байсан нь ойлгомжтой. Тийм учраас тэнд бол тодорхой анги давхаргын сонгуулийн эрхийг хязгаарлах заалтууд бол орсон. Тэр бол тухайн нийгмийн тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой. Ер нь феодал ангийн одоо энэ эрхийн бие хураах гэдэг ажил бол бүр 1921 оноос эхэлсэн шүү дээ. Тийм учраас томоохон феодлууд бол өөрийнхөө одоо зэрэг дэвийг хураалгаж энгийн ард болж ирсэн. Тэгээ энэ байдал тухайн үед бол энэ ангийн тэмцлийн онол хүчтэй нөлөөж байсан. Энэ үед бол гарцаагүй энэ асуудал бол үндсэн хуулийн тусгалаа олсон. Зөвхөн тухайн үед бид нэр жишээл 1940 оны үндсэн хуулийг баталж явах үед энэ тодорхой анги давхаргын сонгуул эрхийг хураасан заалт бол хэвээрээ үлдэж исэн. Тэгэхэд бол улсын хэмжээнд 1000 хүн л сонгуул эрхээ асуулж исэн юм байна л. Нийтдээ 8000 хүн сонгуул эрэхгүй байсны одоо 7000 нь бол эрүүл мэндийн шалтгаанаар сонгуул эрхээ эдэлж чадахгүй. 1000 нь бол анги давхаргын гарал үүслээс хамаарат эдлээгүй ийм зүйлүүд болсон. Тэгэхдээ нөгөө талаас бас нэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй. Зарим хүмүүс бол энэ ингээд шууд бараг л одоо коммунист, социалист үзэлтэй үндсэн хууль болсон гэж ярьдаг. Энэ дээр бол тухайн үед анх дугаар хуралд бол их идэвхтэй оролцож ирсэн Коминтерний төлөөлөгч Тураар Рискулов, Элбэгдүр Жирэмчино нар бол Коминтернтэй холбоотой заалт оруулах гэж их зүтгэсэн шүү дээ. Тэгээд тэр заалтыг бол манайхан оруулаагүй. Оруулахдаа бол юу хийсэн байгаа. Манайхан оруулахдаа ингэсэн байгаа. Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь эзрэх хөрөнгөний байдлыг үндсээр нь устгаж нийгэм журамт ёсыг эрхэмлэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг баг буурай болон хувьсгалт улсуудтай одоо хөгжүүлнэ гэж хэлчихэд үүнд тайлбарлах нь цагийн байдлыг хянаж ямар ч гадаад улстай найрамдаж болно гэж. Өөрөөр хэлбэл бид эхлээд тэр хувьсгалт улс гэдэг нь ганцхан зөвлөлт Орос улс байсан л да. Тэгээд хэрвээ одоо шаардлагатай бол бусд улстай найрамдаж болно гэж ингэж зааж оруулсан байдаг. За байдал. Тэгэхээр анх дахь үндсэн хууль 1940 он 60 онд өөрчлөгдсөн. За шинэ үндсэн хууль 1992 онд батлагдсан. За одоо бол бас л үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар яг одоо шаардлагатай зүйл гэвэл нийгмээс гарч байгаа хүлээлт гэх юм бол энэ төрийн тогтолцоог илүү сайжруулахтай бас холбоотой. За бас та яг энэ цаг үеийн бас төрийн түвшний хувьд одоогийн үндсэн хуулийн өөрчлөлт төрийн тогтолцоог илүү сайжруулахтай холбоотой. Эрдэмтдээс янз бүрийн санал гардаг л да. Зөвхөн энэ дээр нэгэд эзнийх бас таны саналыг сонсч ил гэж бодож байна. Өчигдөр шинжилгээ ухааны академиас зохион байгуулад анх дахь үндсэн хууль түүх ба орчин үе гэсэн сэдвтэ эрдэмтдийн хилцүүлэг хийсэн. Тэгээд энэ хилцүүлгийн үеэр одоо тэнд үг хэлж санд хэлсэн хүмүүсийн саналыг сонсоход бол ер нь үндсэн хуулийг одоо шинжлэх гэж хэлэх зохимжгүй нэмэлт өөрчлөлт гэдэг асуудал байх ёстой юм. Тэгээд хөндөж байгаа зүйл нь бол 2-3 зүйл байна л да. Одоо энэ нэг төрийн байгууллаа нэг тийш нь болгож шийдвэл яадаг юм бэ одоо аль ерөнхийлөгчийн засаглалтай улс юм уу, парламентын засаглалтай улс юм уу, энийг ингээд тодорхой болгох нэгдүгээр шаардлага байна гэж хүмүүс ирж байна. За хоёрдугаарт нь хүмүүсийн нэлийн одоо тодорхой хэлж байгаа санал бол юу гэж байх юм. Ер нь бид нар 90 онд бол одоо хүний эрхийг дээдлсэн хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн зорилт тавиад гарсан. Тэгээд гэтэл одоо бидний байгаа нийгэм маань одоо мөнгөний нийгэм болцсон байна. Тэгэхээр зэрэг бид нар энэ үндсэн хуулинд ямар өөрчлөлт хийж иж энэ одоо мөнгөний нийгмээс салж одоо жинхэнэ тэр хүмүүнлэг ардчилсан нийгмээ байгуулах юм бэ. Тийм болохоор үндсэн хуульд одоо хэрвээ бид ямар нэгэн нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ талаас нь их анхаарах шаардлагатай байна гэсэн саналуудыг хэлж байна лээ. За баярлалаа. Таны хэлсэн дээр бас энэ сард
Монгол Улсын ерөнхий сайдаас Амдын амрын үндэсний 130 жилийн яг тэмдэглэл өнгөрүүлж байгаа. За ер нь энэ хүн бол мэдээж одоо юу гэдэг Монголын төрийн түүхэнд бол маш том гүнзгий болон үлдээсэн нэр төрийн зүтгэлтэн. Энийг бас хойч үед за бүр хойч үе хүүхэд залуучууд гэхээсээ илүүтэй би бол энэ хүний энэ хэлж исэн ярьж исэн тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал тааруулж гаргаж исэн шийдвэрийг харахаар одоогийн улс төрч гэсэн үлгэр жишээ бол сургамж авахар маш олон зүйл байна гэж бодоод байдаг л да. Тэгэхээр энэ хүний бас энэ үзэл бодол хийж хэрэгжүүлсэн ажил амьдралын талаар бас нийтэд нэлээд сайн мэдээлэл өгөх шаардлагатай байна л гэж бодогддог л да. Тий. Сая засгийн газрын 55 дугаар тэмдэглэл гэж гарсан. Тэгээ тэр 55 дугаар тэмдэглэлээр бол Монгол Улсын ерөнхий сайдаар 2 ч удаа ажилласан Амдын амрын бас 130 жилийн ог тэмдэглэх энэ шийдвэр нь бол гарсан. Энийг бол бүтэн жилийн хугацаанд тэмдэглээд явж байгаа амаргой зориулсан шуудангийн марк гарсан. Яг ерөнхий сайдаар ажиллаж исэн хүмүүс зориулсан шуудангийн марк хавар өгдөө шүү дээ. За хоёрдугаарт за түүний төрсөн нутаг болох Булган аймгийн Бугад суманд бол ойдон зориулсан наадам зохион байгуулсан. За Булган аймаг дээр бол Шинжлэх ухааны академийн түүх археологийн хөрөлөнтэй хамтраад амаргойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийсэн. За манай нэрт эрдэмтэн одоо түүхч, академич Жигсдийн Болдбаатаргүй бол амар сайд гэж энэ номыг шинжилэн гаргасан гэд олон ажлууд хийгдэж байгаа. Тэг яг энэ хүнийг бол ингээд өнгөрсөн түүхээс нь ингээ харахад бол Монголын одоо төрийн түвшээ гэж ямар ноён нуруутай ямар одоо өөрийн бодолтой тэр хамгийн хүнд үед ажиллаж исэн хүн шүү дээ. Байсан бэ гэдгийг үзүүлсэн одоо үлгэр жишээ мөн юм а гэж надад харагддаг. Одоо 1932 оны намын дүү хороо Хянбайцах комиссын хамтарсан 3 дугаар баг хурал дээр амар сайд босож шүүмжлэхтэй. Тэгэхэд бол нөгөө ерөнхий сайдаас нь хусцсан байсан юм л да. Шинжлэх ухааны академид хийсэн үе. Тэгэхэд амар сайд бол босож шүүмжлэхтэй бүр шууд хэлсэн байдаг. Одоо энэ явагдаж байгаа бодлого чинь явагдаж исэн бодлого маань бол ерөөсөө хүний үг хэл хэрэгчлэг хүртэл хааж ингэж одоо бүдүүлгэр хүний эрх рүү дайрч довтлсон учраас хүмүүсийн хорсол занал туйлдаа хүрч зэвсэг барихад хүрсэн байна. Тэгээ энэ одоо намын удирдлагт байгаа зарим нөхдүүд бол одоо ардынхаа эрх ашиг бодхоос хойноос ирсэн нөхдийн бодолд уялдуулж тэдрийг дагаж говьсон байна гэж ингэж зүрхтэй одоо шүүмжилж байсан төрийн зүтгэлтэн бол тэр үед ховор. Тэгээ манай хүн хамгийн сүүлд 39 онд баригдаад явсан шүү дээ. Тэгэхэд бол түүнийг баригдахаас өмнө хойноос ирсэн зөвлөлтийн дотоод яамны урлагч сайд Хреновский гэдэг хүнд манай дотоод яамны ерөнхий сургагч нөхөр гомдол мэдүүлж ярьсан тэмдэглэл нь баг. Тэгээ тэн дээр бол тэгж байгаа энэ одоо ингээд энэ эсэргүү нөхдүүдийг барих гэхээр энэ амар гэдэг хүн саад болоод ерөөсөө бариулахгүй байна. Энэ ерөнхий сайд нь ингээд зөвшөөрөл өгөхгүй байгаа учраас энэ баримтчилгаа эхэлж чадахгүй байна гэж. Өөрөөр хэлбэл амар сайд бол өөрийн биеэрээ тэрнийг хааж исэн. Хүн тэгээд одоо сөүлдэн тэгээд аргагуутаад өөрөө баригдаад хойшоо явсан байдгийг. Тэгээд тэнд очиод бурууга хүлээж өгсөн мэдүүлэг нь тэр бол аргагүй тийм ухаантай хүний мэдүүлэг байгаа. Тэн дээр мэдүүлэг нь юу гэж эхэлдэг вэ гэхээр хэрвээ одоо бурууга хүлээж энэ одоо эсэргүү этгээдүүдийг илчлэхгүй бол Монголд явж байгаа цус тэдлэг зогсохгүй тодорхой байгаа учраас би ийм бурууга хүлээхээр шийдлээ гэдэг. Тэгээд одоо ямар буруутай юм бэ гэдэг өөрөө тооцсон баг. Тэрэн дээрээ за би одоо ингээд хөрөнгөтэй орнуудад хүүхэд сургахаар явуулсан. Тэр одоо миний буруу баруун тишээ хэлбэсэн байна. Би энэ шашин шүтлгийг хамгаалж лам нарыг одоо дэмжсэн. Тэр миний буруу болжээ гэдэг. Одоогийн нүдээр харах юм бол бүгд зөв болох юм уу? Тэр чинь нөгөө Японтай хамтарч бас төмөр замын төслийг эхлүүлэх энтэй гэдэг бас их олон зүйл хийж ирсэн. Тэгээд хоёрдугаарт амар сайдын өгсөн мэдүүлгэн дээр нэг анхаарал татмар зүйл байдаг. Манай хүн өөрийнхөө хань хамсаатныг нэрлсэн баг. Тэгээ хань хамсаатныг нэрлэхдээ нэг бол баригдчихсан, нэг бол нас урчихсан хүмүүсийг нэрлсэн. Нэг ч амьд хүн нэрлэегүй. Тэгэхээр зэрэг тэр бол тийм мундаг одоо зоригтой хүн байсан билээ. Тэгээд өөрийнхөө шүүх хурал дээр босч ирж хэлэхдээ эдгээр мэдүүлгүүдийг бол надад хүчээр тулгаж одоо хэлүүлж авсан. Би энэ мэдүүлгүүдийг одоо хүлээмжшүүлэхгүй байна. Би
би тусгаар улсын ерөнхий сайдаа яагаад намайг зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ? Тий. Ер нь их гүрнүүд дандаа жижиг улсыг ингэж даралдаг. Тэрний амьд жишээ нь бий вэ гэж хэлжсэн. Тэгэхээр их бас л зоригтой ийм хүн байжтэй л гэж боддог. Тий. Амаргуй ч бас нөгөө яг тухайн үед засгийн газар шийдвэр гаргуулад Монголын түүхийн 5 ботыг судалж эмхлэх тийм ажлыг бас санаачлаа хийжсэн тий. Энэ улс бол ийм түүхтэй улс гэдэг анх монголчууд өөрсдөө судалдахдаа 5 ботыг гаргахад бас тэрэн дээр ажиллаж өөрийнх нь ч одоо Монголын товч түүх гэдэг ном нь байдаг тийм ээ. Тэгэхээр их тийм бас түүхийн нөгөө талаас тэр хуучин одоо юу гэдэг Монгол төрийн түвшийг бэлтгэдэг тийм дорны соёл Монгол гэрийн боловсролоор бэлтгэгдсэн хамгийн сүүлийн үеийн хүн юм шиг байгаа юм л да. Тий амаргуу бол одоо автономи төрийн үеэс эхлээд л Монголын төрд зүтгэсэн яг жинхэнэ одоо цэрэнд орж байгаа амаргуу хоёр юм да. Одоо бүх жаргал зовлонгийн дайрч гарсан хоёр. Тийм ч учраас бас Коминтерний төлөөлөгчд бол бас хөндөхөөсөө их болгоомжилдаг байсан хүмүүсийн нэг. Тэр түүх амаргуун бичсэн түүхийг уншихад маш сайн Монголын түүхийг бүр урагшна явуулаад хүннүү тэгэл хүннүүгээс өмнө байсан үе. Одоо бид бол жишээлбэл хүннүүгээс өмнө байсан үе нэг сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд бол бас ингэж биччихсэн өөрөө одоо юу хэлж байхдаа бол Монгол одоо монголчууд бид нар монгол хэлийг хайвал монгол биш болно. Тийм учраас ерөөсөө манай монголчуудын үндсэн бодлого бол үндэсний үзэл байх ёстой маа гэж. Тэгээ тэрийг нь одоо тэр намын их хурал дээр ирж исэн Коминтерний төлөөлөгчдийн тайланд энэ хүн бол маш өнцгөрхөө үзэлтэй хүн байна гэсэн тайлбартаагаар бичиж үлдээсэн байдаг. Одоо тэр Монгол их нь олдохгүй байдаг гэжсэн. 39 онд амаргуй баригдаад яг таны төрөний хэлдэг шиг нэг ч хүн одоо юу гэдэг өөрөөсөө араасаа чирж яваагүй энэ одоо цус тэргэл хэлбэгдүүлтийг өөрөөрөө ингэж хаа гэд тэгээд нэг 11 хуудас өөрийнхөө гараар бичсэн тийм мэдүүлэг байд юм билээ шүү дээ. Тэр нь орос хэл дээр хийх нь болцсон гэдэг жийсэн. Энийг аваад бас ингээд орчин цагт нэлээд дэлгэрүүлж судлаад тэрэн дээр бол одоогийн бидний бас тулгамдаад байгаа асуудлыг нэлээд сайн уул үндэстэй. Тэр үед бас манай гадаад бодлого эдийн засгийг одоо тэлэх гэдэг юм уу тийм бодлогууд нь ямар тийм алсыг хадсан ухаалаг байсан гэдгийг бас тэр тэмдэглэлээс л бас харагдахад л байлээ л дээ. Ер нь тэр товч түүхээс харж байхад. Тийм амаргуй би түрүү нэг ярьсан шүү дээ. Манай хүний би буруу миний энэ бол миний буруу гэж бичсэн бүх юмнууд нь дандаа зөв юмнууд байсан гэж. Гадаад улсуудтай худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох. Одоо энэ бол тэр үед бол эсэргүү буруу бодлого байсан гэж бичиж байгаа. Гэтэл тэр нь бол их л зөв бодлого байсан. Яг харамсалтай нь бол энэ 30-аад он бол үнэхээр нөгөө дэлхийн коммунист хөтөлбөрийн дотор энэ том хэлмэгдлийн давлгаа явж ирсэн. Тэр давлгаанд бол одоо амар тэргүүтэй олон монголчуудыг бас авч чадсан л доо. Тэгэхээр 70-80 жилийн дараа мань хүний бичижсэн энэ гар тэмдэглэл бол маш үнэтэй тийм одоо юу гэдэг алсыг алсан үнэн зөв байх тийм талаасаа бол их зөв харагдаад л байгаа юм л да. Тэгээд Москвад очиод цааслуулахын өмнө ус хэлсэн бидгийн билээ шүү дээ. Би Орос хүнд бол хайртай, Орос хүнийг хүндэлдэг. Харин коммунист засгийг улаан засгийг би бол хайрладаг үзье яддаг гэх тээ. Тэгээ бас их нюанстай бичсэн байдаг. Би Монголын ард түмэндээ хайртай. Монгол улсыг тусгаар улс байгаасаа гэж үздэг. Би Оросын ард түмэнд элэгсэг ханддаг. Гэхдээ улаан засгийг бол үзье яддаг гэж. Тэгэхээр бас их нюанстай бичсэн байдаг. За баярлалаа. Тэгээ манай ярилцлаганд хөдөлсөн хийж бас сонирхолтой яриа өгүүлсэн таны бас цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За их баярлалаа. Өчигдөр Баасан гарагт шинжлэх ухааны ажилтнуудын баярын өдөөс тохиосон. За энэ өдрийг тохиолдуулаад бас олон судлаач, эрдэмтдэд
засгийн газар болоод ерөнхийлөгчийн нэрмжийн шагналыг тулсан байгаа. За ярилцсан хөтөлбөрийнхаа өнөөдрийн дугаарт би тэдгэрийн нэгэн төлөөлсөн шинжилгээ ухааны академийн химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Хүрэл Давааг ураад байна. Танд өглөөний өнд хүргэе. За баярлалаа. За сайхан баярлсан уу? Сайхан боллоо. Маш их баярлж байгаа. За Хүрэл Даваа маань ерөнхийлөгчийн нэрмжит залуу судлаачийн шагналыг хүссэн байгаа. Тэгэхээр бас судалгааны ажлаараа бас шагнал хүссэнд баяр хүргэе. Тэгээд манай үзэгчдэд эхлээд энэ ямар судалгаа хийсэн талаараа мэдээлэл өгөөч тийм үү? За баярлалаа. Миний одоо судалгаа шинжилгээ хийсэн сэдв бол одоо Монгол орны хээрийн бүс нутаг болон Улаанбаатар хотын томоохон цэцэрлэг төрөлнгүүдийн хөрсөнд удаан задардаг органик нэгдлүүд. Тэр дундаа одоо бидний хэрэглэдэг пестицидийн үлдэгдэл, тэгээ полихолорт, бипенил, олон хүнд металлын судалгаа гэсэн сэдвт судалгааны ажлыг хийсэн байгаа. За жоохон энгийн шүлээ тайлбарлаж байгаа. За би бол ингэж ойлгож байна. Ер нь Улаанбаатар хотын хөдсний бохирдол, усны бохирдол бол ер нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давтсан. Энэ асуудалтай болцсон гэдгийг бүх хүн хүлээн зөвшөөрдөг. Энэ төрлийн тийм нарийсгсан тийм судалгаа шинжилгээ байгаагүй болохоор та яг ингэ судлаад бохирдлын зэргийг одоо гаргаж тогтоосон гэсэн үг үү? За миний судалгааны ажил бол бас нэг 2 жил гарны өмнөх хийсэн судалгааны ажил байна. За. Тэр үед би яагаад энэ сэдвийг сонгосон гэхээр одоо бид нэр Стокгольмын конвенцэд нэгдэж орсон 2004 онд нэгдэн орсон байна. Тэр нэгдэн Стокгольмын конвенцэд заасан зарим заалтуудыг бас манай Монгол улс нэгдэн орсон орны хувьд хэрэгжүүлэх одоо судалгаа шинжилгээ хийх юм үүрэгтэй. Энэ үүргийг би бас судалж уншаад за ийм юм хийвэл их зүгээр юм байна. Энэ юу н хийгддэг юм байна. Манай Монгол орнд удаан задардаг органик нэгдлийн судалгаа одоо бол нэг судалгаа хийх эхлэлийн төвшөнд явагдаж байгаа. Тэгээ энэ судалгааг хийвэл их сонирхолтой юм байна гэж бодоод судалгааны ажлыг хийж гүйцэтгсэн. Тэгээд яагаад энэ цэцэрлэг төрөлнгүүдийг сонгоч ба гэдэг. Энэ бол одоо Улаанбаатар хотын иргэн бүрэл цэцэрлэг төрөлн гоё одоо тийш очиж цөлөөт цагаа одоо өнгөрүүлдэг. Бидний одоо ганцхан томоохон хэмжээний ногоон байгууламжууд цэцэрлэг төрөлн гэдэг. Тэгээд цэцэрлэг төрөлд очиход хүн тэнд очих юм бол тухайн орчин нэрвэл, хөрсөн нэрвэл байх юм бол одоо бас бидэнд маш хэрэгтэй гэдэг. Тэгээд энэ үднэс тэр цэцэрлэг төрөлний судалгааг хийсэн. Монгол орны одоо 11 аймгийн аймагт одоо чөлөөт байдлаар сонгож авсан дээжүүд дээр бас яг энэ Улаанбаатар хот судалгаа хийсэн тэр юмудаа бас бүгднийг судалж байсан. За судалгааны дүн тэгээд ер нь ямар хав гана? Энгийн шүлээ тайлбар. Судалгааны дүн бол одоо яг би Улаанбаатар хотоос авахдаа цэцэрлэг төрөлийн хөрснөөс аваад яг цэцэрлэг төрөлийн яг ойролцоо байгаа да машин явдаг зам дээрээс авсан. Зам дээр одоо бид нэр явж байгаа нэг нарийн шороо ингээд үүссэн байдаг шүү дээ. Яг тэр нарийн шорооноос нь авсан. Цэцэрлэг төрөлнгүүдийн маань хөрс бол одоо миний хийсэн тэр судалгааны ажлын тэр үед бол цэцэрлэг төрөлийн хөрс бол тийм одоо бохирдолтой хэмжээ бол илрээгүй. Харин замын шороонд нь бол одоо бохирдолтой хэмжээ зарим нэг тохиолдолд багаар илэрсэн. Ялангуяа хүнд металл одоо үдийн хар тугуулгын хэмжээ, цайрын хэмжээ гэсэн юмнууд илэрсэн. Та бүр гэр хорооллоос бол сонгоогүй байна. Би гэр хорооллыг гэж одоо манай 3-4 дэх хороолын энд нэг цэцэрлэг байна. Одоо яг гоо би тэр хөшөө дурсгалын цэцэрлэг гэсэн нэртэй байна. Тэр дотор нь ороод нэг хөшөөн дээр нь харсан хөшөө дурсгалын цэцэрлэг гэдэг. Тэндээс авч үзсэн. Хар хорин. Одоо хар хорин захын хойтлын одоо байрнуудын дунд байдаг нэг сургууль. Одоо сургуулийн нэг марцсан. Тэр сургуулийн хашаан дотроос би авсан. Яг тэр хашаан дотроос авахд бас зарим нэг үзүүлэлт нь ялгүй өндөр байсан. Тэгэхдээ бол ноцтой төвшин. Тийм, ноцтой төвшөнд бол биш. Ямар баг одоо агуулгын тодорхойлоод тухайн нэгдлүүдийн агуулгын тодорхойлоод агуулгын тодорхойлсныхаа үндсэн дээр экологийн эрсдлийн үнэлгээ гэдэг юм бас давхар хийсэн юм байна. Тэгээ экологийн эрсдлийн үнэлгээ маань ер нь юуг илтгэхэд байна гэхээр тухайн тэр бохирдлыг тодорхойлогч нэгдлүүд маань стандарт агуулмж гэж байгаа. Стандарт агуулмжаас ихтсэн юм уу? Эсвэл ихтэйгүй байгаа хэрнээ тухайн орчиндөө бохирдлын тийм ямар нэгэн хэлбэрийг үүсгэсэн байна уу? Үгүй юу гэдгийг энэ экологийн эрсдлийн үнэлгээ гэдэг юм бас гаргаж ирж байгаа. Тэрмгээр ингээд гаргахаар яг тэр хар хоринд байсан тэр нэг дээжин дээр бол бас бага хэмжээний одоо бага эрсдэлтэй гэсэн тийм юм гарсан.
Ер нь энэ задагдаггүй гэж удаан задагддаг энэ хүнд элементүүд юунаас үүсч ингэж бий болд юм болоо. Энэ уг шалтгааныг нь та тайлбарлаач. Удаан задардаг органик нэгдлүүд гэж. Мөн хүнд металлууд бас энэ төрөлдөө бараг орох нэгдлүүд. Тэгэхдээ удаан задардаг органик нэгдүүд маань бол одоо орчин хамаарахгүйгээр хил хязгаар хамаарахгүйгээр хаанаас чилжиж ирж болно. Тэр нь бол одоо ер нь ямар нөхцөлд хоримтлогдох вэ гэхээр ер нь хүйтэн сэрүүний нөхцөлд илүү хоримтлал үүсэхдээ одоо дэлхийн нийтээр бол одоо хүйтэн туйлд бол тэр цагаан баавга загас, лагаан загснууд бол одоо нэлээд энэ дөр агуулгатай байна гэсэн мэдээлэлүүд ер нь их гарч байгаа. Тэгээд манай орны хувьд бол одоо хэдий тийм нөхцөл үүсэхгүй ч гэсэн бид нар одоо ногоон байгууламжаа цэцэрлэгээ тэр сайхан ногоо цэцгүүдээ угуулахын тулд бид нар янз бүрийн бордоо хэрэглэж байгаа. Тэр бордоонууд дотор маань тэр халаар органик нэгдэл гэсэн тийм бордооны төрлүүдийг агуулсан бордоо бас ашиглаж байгаа байж ч магадгүй. Тийм учраас бид нар тэр судалгааг энэ тал руу чиглүүлж оруулсан юм. Тэгээд тэр маань яад вэхээр хөрсөндөө хоримтлагдаад за одоо бид нар ямар цэцэрлэг төрөлнгөөс мал оруулаад тэгээд малынхаа амхыг идэх биш. Яг бусад нөхцөлд бол хөрсөндөө шингэсэн тэр удаан задардаг нэгдэл маань ургамалдаа шингээд ургамлаараа дамжаад мал одоо бидний одоо хүнсний ногооч байж болно шүү дээ. Хүнсний ногоонд бас бордоо хэрэгэлдэг. Ийм байдлаар дамжуулаад эргүүлээд хүнд маань одоо хоримтлагдах, хүнээ хордуулах ийм үйл ажиллагаа явуулж болох юм а гэсэн. Ер нь бол мэдээлүүд дээр ер нь энэ тентгийн одоо бид нар нэлээд одоо эдгэргийн судлаач хүмүүс бол одоо бидний сэтгүүлээр гарсан тэр өгүүлбэрүүдийг бол маш их уншдаг л да. Өгүүлбэрүүдээр бол ер нь бол удаан задардаг органик нэгдэл хүнсний гинжин хэлхээгээр хүний биед орж хоримтлагдаж хордолт үүсгдэг гэсэн юм мэдээлүүд байдаг. За одоо таны энэ судалгааг одоо төрийн байгууллагууд гэдэг юм тодорхой шийдвэр гаргадаг хүмүүс авч ашиглаж хэрэглэе гэвэл хэрхэн яаж ашиглах болцоотой. Биднес ч одоо нэг тийм хөдсөний одоо бохирдлын талаар юм мэдээллийн сантал болох гээд байна шүү дээ, тийм үү? Тийм одоо хөрсний бохирдлын чиглэл, агарын бохирдол, хөрсний бохирдол гэдэг одоо ер нь бол бохирдол бүх төрлийн судалгааг нь манай эрдэмтэд судлаачид багш нар бүгдээрээ л нэлийн эрчимтэй сайн хийж байгаа. Одоо бид нэр гол нь юу гэхээр яг ийм бохирдлын төвшин бол яг энэ аюулд хүрсэн байна. Эсвэл энд нь хүрээгүй нэгдийг л одоо яг бид нэр чөлөөт гаргаж ирэх хэрэгтэй болов гэж би бодож байна. Бидний судалгааны материалууд одоо бидний судалгааны үр дүн бол ер нь бол бүгд төр захиргааны гэдэг юм уу тийм ээ ард иргэд гэдэг бүгдэнд бол нээлттэй байждаг. Тийм. Одоо бид нэр одоо интернет ертөнцийн бол маш их хордцтой хөгжиж шүү дээ. Тэгээ интернет рүү ороод за энэ хүн юу хийдэг вэ гэхэд бүх юм мэдээлэл бас гарч байгаа юм. За саяны судалгаа бол таны 2 жилийн өмнө хийсэн судалгаа гэдэг чинь. Одоо ямар ажил дээр ажиллаж байна? Бид нэр одоо манай одоо баг хамт олон одоо манай багаар хими хүрээлэн, хими хэм технологийн хүрээлэн дотроо бид нэр эколог химийн лаборатори гэдэг бас одоо залуу лаборатори 2 жил гарны өмнө шинээр байгуулагдсан лаборатори 5 хүний бүрэлдэхүүнтэй. Бид та бас тавуулаад цөөтөхгүйгээр бас судалгааг маш эрчимтэй хийх гээд одоо хөрсний болон гүний усны чанарын үзүүлэлт тэдгээрийн бохирдлыг бууруулах судалгаа гэсэн нэг судалгаа хийж байна. Мөн аршааны балинлогийн судалгаа тэгээ зарим аршааны ордуудад хийх судалгаа гэсэн 2 төсөлд болон суурь судалгааны ажлуудыг хийж байна. Энэ судалгаануудын одоо ажил бодол үздэн бид нар бол одоо яг тэр хөрс усны гэдгийг гүний болон хөрсний усны гэдгийг дээр бол ерөнхийдөө голчлон Улаанбаатарын хаан бүс нутгийг хамарч. Одоо бид нар Улаанбаатарын манар дэргэд ундаалдаг туулгал дагуу бол нэлээ одоо хотгууд биш үү? Яг энэ хотгууд дээр бид нар одоо судалгаа хийж байна. Судалгаа хийхээс гадна тэр орчинд нь тэр орчныг нь хөрсөнд нь одоо бидний Улаанбаатарын усан хангамжийн хотгууд бол бүгдээрээ сайхан хамгаалттай байж байгаа. Тэгээ хамгаалттай байгаа ч гэсэндээ тухайн орчинд нь бас хөрсөндөө бид нар ямар нэг хөрснөөс ос руугаа нөлөөлсөн юм байна уу гэдгийг бас судалгаа хийгээ явуулж байгаа. За би таны бүтээлийн тухай гэдэг судалгааны ажлын талаар мэдээлэл авлаа. Зүгээр одоо хоёулаа жоохон ярилцлага өргөн хүрээтэй болгоё. Ер нь Монголд эрдэмтэд судлаачид ажиллах орчин нөхцөл сүүлийн жилүүд ер нь хэрхэн өөрчлөгдөж байна. Одоо залуу судлаачдыг одоо юу гэдгийг жоох урамшуулах гэдэг юм судалгааны ажил нь үр дүнтэй байх гэдэг юм. Тэрэндээ дул сонирхолтой байх тийм
боломж болцоо ер нь хэр байна? Ер нь судалгааны ажил хийх тийм орчин нөхцөл манад ер нь ямар ах вэ? За одоо судалгааны ажлыг хийх залуу эрдэмтдийн судлаачтай одоо урамшуулах энэ ажил бол сүүлийн жилүүд бас нэлийн одоо хүмүүс залууд судлаачтай дэмжсэн үйл ажиллагаа нь бол хийгдэж байгаа. Энэ хийгдэж байгаа ажлуудын хүрээнд ч гэсэн залуу судлаачид маань илүү олон төрлийн мэдээллүүдийг бүр одоо дэлхийн түвшинд хүрсэн тийм судалгаа шинжилгээний ажлуудыг маш эрчимтэйгээр гүйцэтгэж байна. Одоо сүүлийн 2-3 жил би одоо 2014 онд их сургууль доктор хамгаалж ирээд одоо эргээ химикийн хүрээлэнд ороод энэ судалгааны маань ажлууд юу нэг сонирхолтой юм байна. Судалгааны ажлыг нь би цааш нь өргөлүүл хийх хэрэгтэй юм байна гэсэн үднээс ингэ ажиллаж байгаа. Бас миний адил бусад залуу судлаачид бас яг энэ төвшөнд ажиллаад бас тус тусaan судалгааны ажлыг маш эрчимтэй хийж байгаа. Залуу судлаачид ер нь эзэмшилгээний ажилтан залуу гэлтгүү одоо манай Ахмад судлаачдыг гэсэн манай төр засгаас бол одоо ялангуяа нэлийн эрчимтэй сайн дэмжиж ажиллаж байгаа. Энэ судалгааны ажлууд нь ер нь бол хүндээ чиглэсэн хүрээлэн буй орчноо хамгаалахад чиглэсэн ийм үйл ажиллагаануудыг хийж байгаа юм байна. Бид нэр энэ судлаачдынхаа энэ бүтээл юуг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй юм байна гэсэн энэ үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явагдаж байна. Яг үнэ. Тухайлбал химийн технологийн хүрээлэн бол миний зүгээр төсөөллөөр бол тийм мундаг лаборатори дэлхийн жишгт нийцсэн тийм лаборатори амттай байх хэрэгтэй болоод байна шүү дээ. Бодвол лабораторид гол судалгаа шинжилгээний ажил хийгддэг байлгүй. Тийм одоо материал хангамж нь бол гайгүй. За яг хөө зарим тохиолдолд бол материал хангамж бол хүрэлцэхгүй л дээ. Одоо хүрэлцэхгүй зарим одоо дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр мэдрэмжит багжууд бас дутмаг. Гэхдээ бид нар дутмаг байлаа гэд бид нар зүгээр суух биш. Харин тэрийг одоо ямар нөхцлөөр боломжоор хаанаас хангах вэ? Одоо бидний нэг хамгийн нэг даваа татал байгаа шүү дээ. Гадаадд төгссөн хүмүүс бол одоо гадагшаага харилцаа сайтай байна. Энийг маань бид нарыг төр засгаас яамнаас нь дэмжиж за гадагшаага харилцаагаа шаазруулж судалгаагаа сайн хийгээд биднийг бас дэмждэг. Тэгээд бид нар гадны орнуудын тэр өндөр мэдрэмжтэй тэр өндөр одоо орчин үеийн багшнууд дээр бас туршил судалгаад манай Монгол улсад бас орчин үеийн багшнууд байна. Бид нэр их сургууль эрдэмтдийн байгууллагууд тус тусдаа шинжилгээх одоо нэгдвэл байдлаар шинжилгээ хийя гэсэн энэ цогц юмд бид нар бас их хэлбэд орж байгаа. Та хаана төгссөн гинэ? Би Өвөрмөлийн их сургуулийг төгссөн. Тийм. Өвөрмөлийн их сургуульд 4 жил сураад тэнд сурж байхдаа тэр Өвөр Монголын одоо газар тариалангийн хүрээлэн гэдэг тийм газар бас яг зөв сонирхлын дагуу би өөрөө нэг судлаач багштай танилцаад тэнд очиод ажиллаж ирсэн. Тэгээ яг энэ судалгааныхаа ажлууд яг тэр хүрээлэнгийн лабораторид гүйцэтгсэн бүх ажлуудаа. Тий. За баярлалаа. Таны судалгаа шинжилгээний ажилд амжилт хүсье. Тэгээд олон одоо шинэ судалгааны ажлыг нийгэмд гаргаж тавьж энэ чинь бас шинэ технологи, инновац одоо юу гэдгийг дараагийн хөгжлийн суурь асуудлуудыг шийдэх тийм мэдээллийн сан чинь бас бий болоод байгаа л гэж ойлгоод байгаа юм л да. Залуу эрдэмтэн судлаачдын бүтээдэг бас. За баярлалаа. Тэгээд одоо цаашдынхаа эрдэм судалгааны ажилд илүү шамдаж ажиллаж өшөө сайн бүтээл төрүүл одоо судалгаа шинжилгээний ажлыг хийх одоо хүсэж байна. Баярлалаа. За студид дараагийн маань зочин хөлдсөн ирээд байна. Тэгэхээр Монгол Улсын Эрдэмийн их сургуулийн профессорын багийн ахлагч соёл судлалын доктор Оюун Шимэг хөлдсөн ирээд байна. За танд өглөөний өндөргий. Баярлалаа өглөөний. За би таныг урьддаг нэг учиртай. За.
За та бас энэ соёл судлалын талаар бас нэлээд судалгааны ажил хийсэн. Энэ талаар бас багшилдаг хүний хувьд ер нь энэ хотын соёл, за энэ иргэншил, суурин иргэншилтэй үүдээд энэ хүмүүсийн соёл, харилцаа, хандлага, ёс суртахууны хэм хэмжээ ер нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг та анзаарч байгаа бүхэл хүн анзаарч байгаа. Тэгээд энэ талаар бас таны үгийг сонсъё гэж одоо өнөөдөр студид авирлаа л да. Баярлалаа. Одоо сүүлийн үед бол ингэж байна. За сүүлийн хэдүүд нэлээд ажиглагдлаа. За энэ цаас үүдээд ингээд халтиргаа гулгаатай боллоо, үүдэн боллоо. Тэгээд замын бүгдлөө түгжилтэй холбогдуулаад хүмүүс их бүхэн их зохид зочирдж байна хүмүүс. Би бол бас юмыг эргээр харах гэдэг юм. Цас орно гэдэг чинь бол байгалийн үзэгдэл. Бас тийм үзэмжид сайхан үзэгдлүүд нэг. Тэгээд юмыг л нэг ингэж муу талаас нь л илүү харах дуртай болцсон юм удаа гэж. Тэгэхээр одоо ер нь бол нийгмийн ийм хэцүү үзэгдэл бий болчиход байна л да. Тухайлбал ер нь одоо хүмүүсийн одоо юмс үзэгдэлт тэ хандлагад одоо дүгнэлт өгөх, өөрийнхөө байр суурийг илэрхийлэх ийм үйл явцууд бол одоо юу болсон шүү дээ, өргөн болсон, чөлөөтэй болсон. Энэ чин чанараараа хүмүүс одоо юмыг үзээд дүгнэлт хийхдээ хамгийн түрүүнд одоо жоохон буруу байдалтай байна л да. Яг гэвэл өөрөөсөө зайлуулж бусдыг буруутгах үзэл манад их газар авч байгаа байхгүй юу. Тийм учраас өнөөдөр таны хэлээд байгаа тэр байгалийн үзэгдэл жамыг бол нэгдүгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ байгалийн үзэгдэл энэ одоо процесс бид нэр одоо өөрийгөө одоо хангасан байх хэрэгтэй тийм. Жишээлбэл бэлтгэлээ хангах хэрэгтэй урьдчилтэй. Өөр одоо хов хүний зүгээс одоо машиныхаа дууг солилцсон ч байх юм уу тий, ямар нэгэн байдлаар цас их орлоо энд одоо халтрахгүй тулд ямар ах вэ гэхээсээ илүү одоо манайхны нийтлэг хандлага одоо хүмүүсийг буруутгах болсон. Жишээлбэл одоо өнөөдрийн одоо шинэ одоо удирдлага одоо яалаа гэл одоо яг үдэ буруу талаар ингэж дүгнэлт өгөх нь бол нэг талаар зөвлөдөө, нөгөөдөлд бол цочроо сануулга өгж जैन одоо ийм байгаа ч гэсэн үзэгдлүүд их гарна тийм ээ, дүгнэлтүүд гэж байна. Гэхдээ хувь хүн өөрөөсөө шалтгааллах. Тэгээд энийг одоо юутай харьцуулах гэхээр ерөөсөө хүмүүсийн одоо тийм соёлын төвшин, ёс суртахууны төвшин, энд ёс зүйн төвшин энд хамаагүй одоо хамааралтай болчиход ирж байна л да. Бид өнөөдөр хуучин одоо бид чинь яг одоо манайхан нүүдлийн соёл иргэншлийн ажуутай байхаас эхлээд суурин иргэншилд ороод одоо хот маань үндсэндээ бол одоо 100 гаруй жилийн 100 одоо орчим жилийн түүхийг эзлэх гэдэг нь шүү дээ. Одоо нэг суурин иргэншилд орсноор. Гэтэл энд одоо яг одоо үндсэн одоо хот суурин газар одоо яг өссөн бие хотын хооч гэдэг юм уу, бид эднийхээ ингээд аймагуд хэлдэг шүү дээ. Тэрэн шиг хотын одоо хүүхдүүд бол өнөөдөр дээдл нь бол яг 80 90 болж байгаа байхгүй юу? Манай эхний үеийн хөгшчүүд маань. За дунд үе гэхээр ингээд 50 60 насны тэгээд тэгээ 3 дахь үеийн ихээр одоогийн энийг бас нэг оюутнууд энэ төр гэтэл 91 оноос эхлээд үндсэн хуулийн өөрчлөлт ороод хамаагүй нөгөө оршин байх газраа сонгоно гэдэг одоо үзэл тэр үндсэн хуулийн зарчмаар бүх хүмүүс одоо хаа амьдрах нь ирсэн. Тийм учраас бидэнд хотын асуудал дээр маш их одоо асуудлууд төвлөрсөн байгаа байхгүй юу? Их сууршиг бол хүний ирэх гээд одоо дуртай нэрээ сууршчдаг. Тэгээд нөгөө дуртай газараа буудаг ингээл одоо тэгээд тэрийг дагаад нийгмийн сөрөг үзэгдлүүд их болсон шүү дээ. Хоогондоо дарагдах, за ажилгүйчүүдийн айран бий болгох тий. За тэгэл энэ дээр ерөөсөө бухимдлын бүх үсвэрүүд эхэлж шүү дээ. Ерөөсөө тэр үндсэн хуулийн заалтаас бол. А гэтэл гадаадын бусад орнуудад судалгаагаар үзэхэд бол хүн хэдийгээр хааж амьдрах ёстой байсан тэр байж байгаа суурьсан газраа бол дүрм журмыг сахих ёстой. Тэр дүрм журмыг биелүүлнэ гэдэг имийг манайх эрхчлөөгөөр бүх юмыг задлаад хайцсан. Тийм учраас ерөөсөө өнөөдрийн нөхцөлд ерөөсөө хүмүүс одоо түрүүний яг хэлдгээр гол дүгнэлт бол ерөөсөө бусдыг буруутгах, тэр дүрм журмд баригдаж тэрний хэрэгжилтийг хангадаг механизм нанаас бол байна. Тухайлбал тамхины хуулийг хар. Тамхины хууль гаргалаа. За хэрэгжүүлж байгаа механизм нь байхгүй. Цагдаа торох юм уу? Байгууллага торох юм. Тухайлбал би одоо богоонд тамхи татаа сууж хэн намайг ирж торох вэ? Зүгээр 50,000 төгрөгөөр торгоно гэсэн юм. Цагдаа торох юм уу гэд одоо асуухад цагдаа торох хэрэггүй гэж. Тэг хэн торох хэрэгтэй? Тэр
мэтлэнгээр ийм одоо хэцүү дүрм журмыг баталгаажуулсан хэрэгжилтэнд нь гүйцэтгэлд нь хяналт тавьдаг ийм систем манад үндсэндээ байхгүй болсон учраас бидэнд дүрм журм захирагддаг ард түмэн байхгүй болсон байна. Тийм учраас бусдыг за энэ дээр бүр цаашаа ярьж болох нь цаашаа танд асуулт өгөх боломж өгөхгүй байгаа дах шиг. Зүгээр. Тэгэхээр зэрэг бүр энэ яагаад ийм болчихвоо гэхээр зэрэг бид нэр энэ одоо гэр бүлийн задралтай холбоотой. Бүр одоо томоор дүгнэх хэд судлаачдیں۔ Үнэхээр Монголд гэр бүлийн задрал явж байгаа. Тэр задрал юунаас вэ гэхээр энэ суурин иргэншилтэй холбоотой боловч тэнд байгаа хүмүүсийн ёс суртахууны хүмүүжил гэр бүлийн үн цэн алдагдсан, өөрчлөгдсөн. Өнөөдөр гэр бүлийн үн цэнийг бол дийлэхтэй хүмүүс бидний өөр хүүхдүүд одоо соёлтой, эрдэм боловсралтай, чадвартай, ажил хөдөлмөртэй, амьдралтай бид одоо орон сууцтай байвал бидний үн цэн гэж штэ. Гэтэл ажилгүйчүүдийн айрам дээр нь одоо энэ ёс суртахууныг өвлүүлж авж байгаа бид мэтийн аав ээж бидний өвөө эмээ нэр одоо нийлмэл гэр бүлийн бүтцэд орцсон. Яагаад гэвэл одоо миний хүүхдүүд гараад тусдаа амьдрах боломж бидэнд хангахдаггүй ш. Нэгдүгürt мөнгө алга байна тий. Ихэнхтэй. Хоёрдугаарт одоо нийлмэл гэр бүл яагаад толимог гэр бүл бий болж байгаа гэхээр нөгөө байр орон сууцаас ахуулаад ажил хөдөлмөр эрхэлдэг өөрийгөө биед авч явах чадвар нь бидний хүүхдүүд алга болцсон. Тэгээ нийлмэл гэр бүл бүтцсэн маань ингээд байж хахад энд нөгөө нөлөөлдөг нөлөөлөл нь болохоор бүгдээрээ нийгмээрээ бухимдалтай учраас өвөө эмээ ч одоо ууртай уцаартай нөгөө хүүхдүүдээ үлгэрлэлд дуурайж үг хэл сургамж хэл одоогийн өвөө эмээнэр өнөөдөр хүүхдээ сургамж хийдэг нэг одоо багц цэцэн үггүй болсон байна шүү дээ. Тийм ээ нөө. Мэдээлэл хараад яг хүүхдийнхээ дэргэдэл хүнийг муулаад ингээд энд юу ярьж гэнэ үү гэж одоо гол мөн чанарын олохоосоо гадна энэ тийм үстэй юм, ийм хоцтой юм, энэ аргагүй, энэ тийм хүн. Одоо энэ төрийн лоберчин эсвэл одоо компани том баян гэл ингээд одоо хүн болгоныг бүр өвөө эмээгээс аваалаад. За тэгэр нь хүүхдүүдэд сонсогдоод байгаа шүү дээ. Тэгэл дундчууд нь болоод ирэхээр би төрийн албаа авч ажилгүй инээ тэрэ хэрэг байвал танд хүн байна уу? Тэнд тэдэн цаас өгвөл тэгчих гээд байна. За тэгвэл энэ төрийн албаа авч үнэхээр ажиллаа хийгээд үнэхээр хэцүү. Тэг ачаал нь хөөнд ингэ байж хахад нь төрийн албаагч та аль мөнгө өгч. Хэдийг авдгийг чи юу хийж ирсэн? Саагаараа хэдийг ийдсэн яасан? Гэхдээ ерөөсөө тийм болцсон. Бүх хүний амнаас эн чинь нөгөө ёс суртахуунтай холбоотой. Яасан гэхээр нөгөө нийлмэл гэр бүл дотор байнгын тийм үзэгдлүүдийг хүүхдийн чихэнд ууж байна. За тэгээ хүүхдүүд маань өөрөө очихороо зэрэг нөгөө аав ээж өвөө эмээгийн сургаал өгс байхгүй болцсны хажуугаар юу вэ? Мэдээллийн интернетийн одоо хууль манад байхгүй. Юу л бол юу үдэж байна. Тэд нар өнөөдөр насандаа таарсан юм аваад чадахгүй шүү дээ. Тэдний насанд илүү бүр гарахаар маш мэдээллийн хортой урсгал манад мэдээлэлэр хүүхдүүдийг алж байна. Яг үнэ. Тийм болохоор тийм мэдээлэл байна. Дээр нь нөгөө ухаалаг утсаараа нөгөөдөр чинь биднээс нуугаад тэр аимшигтай мэдээллийг автаад авчиж байна. Насандаа биш. Тэгээд насандаа биш мэдээлэлэр хангацсан өөр хүүхдүүд маань хэм байх. Би мэднэ. Та юу юм? Таны үе өнгөрсөн. Би юм гэл ингээд одоо ерөөсөө нэг үе үедээ ингээд бид нар маш их хохирол амстай. Энэ бол суртахууны дараалалд орж байгаа гэсэн. Тийм учраас энэ одоо нийгэмд байгаа энэ бохимдлыг одоо хязгаарлахад хэцүү. Ганцхан энийг яаж хязгаарлах вэ? Бид нар нийгмийн хөгжлийг тогтвортой болгох маш их зөв бодлого хэрэгтэй байна. Зөв бодлогоо хэрэгжүүлэх механизмын системийг хадууж хангах хэрэгтэй. Гүйцэтгэн дүрм жамаа гаргана тий. Тэгээд одоо хүнээс сургах хэрэгтэй юм да. Бид нар өнөөдөр залуу гэр бүлд сургалтыг явуулах өчнөө одоо төрийн бас байгууллагууд байдаг боловч тэд өнөөдөр одоо зарим нь одоо зүгээр өөрийнхөө амьдралыг яриад ингээд одоо янз бүрийн үг хэллэхээр ингээд хүн төрөлдүүлдэг болсон байна шүү дээ. Судалгаа шинжилгээ, шинжилгээ ухааны дүгнэлттэй бодлогод нөлөөлөх арга замыг олдсон тийм одоо институцийн академический ажил манад ерөөсөө дутуу. Тийм учраас бид нэр өнөөдөр цаг алдалгүй энэ сургалтын процессыг тэр хуулиндаа тусгаж албаар тэрийг хэрэгжүүлдэг байхгүй бол гадаадын энэ орнуудын хөгжлийн түвшин юунаас шалтгаалдаг энэ нийгмийн хөгжил тэр одоо гэр бүлийн үн цэн зөв байдаг
нийгмийн хөгжилдөг, гэр бүлд байгаа ёс зүй, хүмүүжил нь зөв байдаг. Тийм зөв хүн байсан цагт зөв нийгмийг л бид нэр хөгжүүлнэ. Өнөөдөр бид нэр үнэхээр уруугаараа эргчээд энэ бол бидний хувьд харамсалтай. Би бас яг тантай санал нэгдэж байна. Тэгээд ийм зүйл яваад байсан шүү дээ. За цас орох нь бол зөв ёсны зүйл. Харин ч та сүүлийн хэдэн жил өвөл болохоо байчаад бараг цасгүй шинжилмэл тэмдэглэж гэдээсэн шүү дээ. Нодлон билүү нэг цэсгүй яана шинжил яаж болох юм уу гэх сайхан зүйл. За яг хөө халтиргаагуулгаа үүсдэг тийм байгаас. Би бол хүүхэд байхдаа 10 жилд бол оюутан байхдаа ч гэсэн цас цэвэрлдэг л байсан шүү дээ. Хавар намар байнга сүбүүдник хийдэг. Өвөл сургуулийнхаа ойр орчин байрны гадаа гараад хүүзүүрэл цас хагалдаг л байсан шүү дээ. Сая тэгээд хөдөлмөрийн тэр нэг хэсэг сая нэг тийм мэдээлэл гарлаа шүү. Хүүхдүүдээс цас цэвэрлүүлчих гэж пүү па хүний ирэх мэрх болол тэгэл. Бидний нэг тийм хандлага нэг өөр болчих гэж анзаарагдаад байгаа байхгүй. Тий яг хаа хүүхдтэй хайртайтай биш юм шиг байгаа тэр. Тий. Өөр хандлага. Яа бид нар чинь дээр үед нэг субботник гэдэг үгтэйсэн шүү дээ. Яг тэр үед амардаг байсан үе тий. Тэгээ хамтаараа нийгмийнхээ төлөө хийх, нийгмийн үүрэг хариуцлагын энэ бас дүрм журм систем бас буруутсны шинжилтэй. Тэгээд ер нь хамт олонч үзэл. Одоо ажилд авахд хамт олонч үзэл, багаар ажиллах чадвар гэж асуудаг шүү дээ. Уг нь бол гэтэл тэрийг ерөөсөө нийгэм маань өөрөө бодлогоороо тэр хамтж үзэл, багаар ажиллах чадвар, хүнтэй харилцах, одоо ёс зүй суралцах тийм юм байх шүү дээ. Хэд одоо манай сургуулийн сурагчдад өнөөдөр ёс зүй зааж байгаа юм. Тэр багшийн ёс зүй, тэр сурагчийн ёс зүй бүх юм ёс зүйтэй шүү дээ. Ёс зүй чи өөрөө биедүүлэлт хэрэгжүүлэх дүрм журмыг барьсныг хэлж байгаа байхгүй юу? Ёс суртахуун болохоор эцэг одоо тэр орчин бүх юмнаас нөлөөлсөн ёс суртахуунлаг, боловсралтай, соёлтой хүн бий болгоно гэдэг. Манайх энийг одоо яагаад нэгтгэж ойлгоод байдаг. Гэтэл ёс зүй гэдэг чинь дүрм журм. Тэр нь манад алдагдаад тухайн байгууллагын орчныг цэвэрлэхэд таны одоо халтрах юмнаас алга. Та энэгээр алхаж байгаагийнхаа хувьд энийг хүр зорио цэвэрлэх үүрэгтэй гэдэг тийм юу алга. Одоо юу гэдгийг нэг барьж авч хэрэгжүүл үүдэндх шатны цасыг цэвэрлээгүй байж л төр муулаад байгаа байхгүй. Тий чи давсаа. Гэхдээ давс бол одоо би нэг мэдээ сонсч ирсэн 85 тонн асгалаа гэд. Хөөхий тэр төв газруудаар яаж байгаа. Гэтэл орсноосоо гараад ийшээгээ эргээ халтраад унахта энэ хотын удирдлага тэр 85 тонн затсан худлаа ярьж байгаа юм гэл. Эсвэл энд затсангүй гэл. Ингээ бид нар ерөөсөө л юмыг модох болчихсон. Тэгэхээр өөрөөсөө эхэлж юмаа хийхээ байцсан. Яг үнэ. Тэгэхээр зүгээр хотын соёл гэдэг бол нэг тийм учиргүй өндөр байшин байдлага гоё зам харгуугаасаа биш. Хотын иргэндээ л байх гэдэг. Иргэндээ бүс тэр хүний доторх тэр ёс зүй, ёс суртахууны хүмүүжил төлөвшөлтөөр холбоотой байх гэдэг. Тийм. Ядаглал хувцалтаас авах болно шүү дээ. Тэрийн ажилтны хувцсын норм журам байна. Тэ? За одоо компани одоо захирлуудын норм журам тэр бол их сайн хэрэгжиж байгаа. Яг компани ажилтнаа гэхээр газ төвтэй өндөр зэрэглэлийн пижак костюмтэй бол компани эзэн. Тэрийг бол их сайн мэдээд байгаа шүү. Гэтэл за яг одоо уучлаарай бас үндэсний телевизэл байна л да. Зөвхөн телевизийн нэвтрүүлгүүдийн одоо хөтлөгч янз бүрийн одоо залуу зарим дадлагч байдаг хат их зөв хуцалт алга. Энийг хилдэг нөгөө хүн найруулагч бас байна уу? Гэтэл найруулагч маань тийм хувцсан дуртай залуу байхыг өгсөхгүй шүү дээ. Яг энэ бичлэнгээр ерөөсө бүх юм дээр ёс зүй хэрэгтэй бол. Одоо адаглаад автобусанд ороход нөгөө зайлд нэг эмэгтэй л байсан би хажууд нэж. Нөгөө цүнхнээсээ нөгөөдхөө гарах гэдэг ингэж хуудсан чинь холгоо чи хурдлаач чи энийгээ чи бэлтгэхгүй яасан ингээд жолооч тэгж байгаа хгүй тэр настай эмэгтэй. Гэхдээ тэгэл би дэрсгэл нөгөө жолоочийг ингээд хавлаа залуу хэлэх гэснээр за хэлвэл миний өмнөөс дахиад энэ хөөрөө нэрвтэн. За болидо би л ганцаараа нэрвтэл дотроо бухимдаад дуусидал гэд явжлаа байхгүй. Тэр мишлингээр автобусны жолоочд тэр үйлчлүүлж чи тэр мөнгө авч талах идэж байгаа үстэй. Гэхдээ тэр чиний үйлчлэгчийг чи доромжлох хэрэг тэрэнд байхгүй ш. Тэр доромжллыг хиллээд гомдлоод байгуулга нь хүлээж аваад ингэдэггүй юм энэ бол ёс зүйгүй энэ манай дүрм журамд байхгүй гэд ингэдэг байгуулга байгаа юм уу? Байгуулгын дүрмд чи үйлчлэгчтэйгээ маш одоо соёлтой зөв болсон харьцна гэдэг үг байдаг л байхад тэрийг гүйцэтгэлийг хяндаг юм байна. Жишээлбэл одоо ийм санал хүсэлт өгнө гэд нэг номерууд байдаг штэ.
Тэгээ тэр олон номерын одоо манифт бол тогтоохгүй гэж магадгүй. Зүгээр нэг одоо 3 оронтой нэг хүүхдийн утас гэдэг шиг байжгаад тэр жолоочийн номероор нь хэлсэн байгаа тэр гомдол дараагийн тэр байгууллагт хэрэгтэй те. Тим юм манад ирсэн системийн тим юм ерөөсөө алга. За одоо та тодорхой дүрм журм стандарт нэгдсэн юм бодлого хэрэгтэй гэж байна шүү дээ. За энийг бий болгохын тулд яах вэ? Тухайлбал одоо эн чинь нэг шийдвэр гаргадаг хүмүүс энэ нийгэм энэ хүмүүсийн олон нийтийн ёс зүй хандлагыг ер нь өөрчлөе гэж зайлшгүй бодож л байгаа бах. Гэхдээ нэг уучлаа болохгүй яах вэ гэдгийг бодож олохгүй л байгаа. Яг ингээд хүмүүс бухимдаад байхаар давс олоод цатчихсан л гээл олсоос давс авах гэж юм л гээд л хөвчнөө саядаг өрнө л гээл надад сонсогдоод байгаа. Би юу бол энэ хүмүүсийнхаа тархитлагаа оюунлуул юм хийж энэ байдлаа үндсээр нь өөрчлөөсэй гэдэг. Тэрний түнд яг яах вэ? Одоо таньшигийн судлаач эрдэмтдийн саналуудлыг сонсож байгаад нэг юм хийх гэдэг шүү дээ. Хийх хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгэхээр яг одоо суур жинхэнэ одоо тийм одоо баталгаатай судалгаа хэрэгтэй. Хүмүүс ингээ яриагаа хараад юм байна гэж болохгүй ш. Тэрийг бол нэгдсэн одоо хүмүүсийн одоо хандлагын судалгаануудыг одоо тодорхой баг хийдэг. Тэр баг нь өөрөө дүгнэлтээ гаргаад төрд нөлөөлөх нь төрийн байгууллагууд нь хийх нь одоо сургууль хамт олон хийх нь гэдэг. Ээж аауд гэр бүлтэй хийх. Тэгэхгүй юм бол нэг жижигхэн имийг төр чи хийгээл ингээд ш. Гэтэл яг аав ээж эмээ өвөөгнөөс эхлэх юмнууд нэг хэсэг байна. Тэн дээр тодорхой сургалтуудыг хийнэ хийх юм. А бодлого нь хийх юм тий. Тэр хуулинд нь байна уу байхгүй бол яаж суулгах вэ гэд энэ бох юмнуудыг л бид нар судалгааны үндсэн дээр гаргадаг. Гэхдээ судалгааны үндсэн дээр тэр үгийг авдаг тийм механизм манад байхгүй байгаа. Тэр механизмтай бас болох хэрэгтэй. Яриалдаг. Өнөөдөр бид хоёр бас ярьлаа. Энэ дээр хүмүүс хэсэг нь бодох боловч энэ дээр бас ямар нэгэн шийдэл гаргадаг тэр нөлөөлдөг хүн баймаар байгаа юм л да. Тэр механизм манад маш их суларсан. Магадгүй төрийн ажилтнууд бол гүйцэтгэлийн шугамд бол одоо ачаалаа даахгүй юмнууд их байна шүү дээ. Магадгүй тэрийг тэнцүүл ингээ зөв хүмүүстэй байвал тэр төрийн ажилтны ачаалт хөнгөрнө шүү дээ. Бас тэгэл одоо энэ хүмүүсийн оюун санаанд л нийц хүч юмыг нэлээ одоо тийм одоо програмчилснаар суулгамаар л байх юм да. Өнөөдөр монголчууд оюуны өндөр одоо потенциалтай одоо тэр дэлхийд оюунаараа gaахад төвшөнд байна шүү дээ. Тэр бол угаасаа өгөгдөл нь бидэнд байна. Одоо сэтгэлийн засах гад. Тэн дээр тэр хажууд нь тэрийг одоо хэрэгжүүлж, журам дүрмэнд нь оруулдаг механизмыг чангахтамаар. За баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Сонирхолтой яриа байлаа. Үнэхээр одоо юу гэдэг хүмүүс юунд бухимдаад байна гэдгийг таньж мэдэх хэрэгтэй юм. Тэр шалтгаан нь юунд байгаад байна? Юунаас болоод бухимдаад байгаа гэдгийг л судалж ижил дараагийнхаа дараа хэмжээг авах гэдэг шүү дээ. Нийгэм дандаа тайван биш учраас одоо шатн тэр гэр бүлээс л эхэлнэ гэсэн үг шүү дээ. Ер нь бол. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн ярилцах цаг маань өндөрлсөн байна. Тэгээд энэ хотын соёлын хүмүүсийн ёс зүй, ёс суртахууны хандлагын талаар би бас олон судлаачтай ер нь энийг ингэж ярьж цаг нь болж гэдгийг ер нь мэдүүлье гэж бас бодоод байгаа юм. Та бас энэ удаа баярлалаа. Таны ажилд амжилтсаа баярлалаа. Тэгэхээр бид нэр нийгмийн одоо хөгжлийн толгуур амгийн одоо бичил бүлэг гэр бүл доторх үйл явцаас л эхлэх хэрэгтэй. Гэр бүлийн хөгжил дотор л бүх төвшний гишүүдийн одоо суртахууны хүмүүжүүлж байгаа юм тий. За баярлалаа. Үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монголын мэдээ телевизээс бэлтгэгдэх ярилцсан хөтөлбөрийн шинэ дугаарыг та бүхэнд хүргэлээ. Та бүхэн сайхан амраарай. Баярлалаа баяр та.